Би ингээд телеграмаар нөгөө нэг телеграм группт ороод инстаграмаар хүмүүсийн хаяг дагаад ингээд мөнгө олдог гэх группт орсон. Тэгээд эхний өдрөө хийгээд 13800 4-5 удаа ингээд мөнгө авч үзээд тэгээд эхний өдрөө 78000 төгрөг төлөнгөтэй эргүүлээд 96000 төгрөг болох даалгавар гээд урьдчилсан төлбөрт даалгавар гэдгийг хийж үзээд мөнгө авчаад тэгээ маргааш өдөр нь болохоор 277000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөө тэгээд мөнгө авна гэсэн даалгаврыг хийж үзсэн. Хоёр дахь даалгаврыг тэгээд 277000 төгрөг төлөнгөт нэлээд удаж байжгаад нэг групп чатанд оруулаад 5 хүнтэй группт оруулангуудаа за одоо тусгай бүлгийн хүмүүстэй ингээд юу ана даалгавар өгөөд тэгээд тэр даалгавраа гүйцэтгэхэд ингээд бүгдээрээ мөнгө аваад басна гэдгсэн. Тэгээд даалгавар гүйцэтгэх нь эхний даалгавар нь сая 500,000 төгрөг өгөөд тэгээд ашиг нэмээд авна гэсэн чинь сая 500,000 төгрөг өгөөд ашиг ингээд нэмэгдээд тэр нөгөө нэг VIP данс гэдэгт нь ороод ирсэн. Хэрнээсээ татаа авалт хийх болоогүй дараагийн даалгавраа гүйцэтгэж авна гэдэг. Тэгээд дараагийн даалгавар нь болохоор 3,890,000 төгрөг төлөх гэсэн. Тэгээд 3,890,000 төгрөгөө төлөөд бүх даалгаврыг хийж дуусгаад нөгөө мөнгө буцааж татаа авалт хийсэн чинь бүх даалгавраа хийж дуусснаар тэр татаа авалтыг хийхэд нь эхний удаа 100,000-аар ингээд татаа авалт хийгээд дараа нь 2 саяар хийгээд тэгээд дараа нь бүх мөнгөө татаж авна гэж надад хэлсэн. Тэгээд би эхний 100,000-аар татаа авалтыг хийчихэд дараагийнхаа 2 сая төгрөгийн татаа авалтыг хийсэн чинь алдаа заргаад дансанд орлого орж ирэх болсон. Тэгээд нөгөө нэг ахлах багш төлөв гэдэг нэг хүн ингээд нөө чатлжсэн тэр хүнээс асуусан чинь 2 дахь татаа авалт 2 сая биш ээ. Дахиад 100,000-аар авах байсан. Хэрвээ нэг л буруу үйлдэл хийх юм бол VIP данс зарцна гэж би чамд хэлсэн. Одоо VIP дансанд 7 сая гаруй төгрөг нь ингээд зарцчлаа гэдгсэн. Тэгэнгүүтээ одоо 7 сая төгрөг дахиж 7 сая яг нөгөө VIP дансанд дүнтэйгээ тэнцвүүц мөнгө төлөөд тэгэнгүүтээ 15 сая 800,000 төгрөгөө дансанда 5 минутын дотор эргүүлж өгнө гэдгсэн. Тэгээд тэгэнгүүт нь би яг болохоо болсныг мэдээд цагдаад мэдгэжсэн. Тэгээд дахиж мөнгө өгөөгүй нийт би ингээд 5 сая 757,000 төгрөг алдсан. Тэгээд тэрнээс хойш цагдаад мэдгэснээс хойш дахиж нөгөө нэг телеграм руу орохгүй байжгаад орсон чинь одоо би чамд боломж нийлээ. Дахиад 500,000 төгрөг өгөөд бүх мөнгөө эргүүлж авна уу? Одоо дахиад 500,000 төгрөг өгөөд ингээд хүлээд бүх мөнгөө эргүүлж авах чинь би чамайг хүлээж гин. Би чамд одоо таслаа 500,000 төгрөг өгөөд мөнгө авахар боллоо гэж дахин чат бичээд байгаа болтол. Одоо тэр урьдчилсан төлбөрт даалгавар гэдгийг ерөөсөө хийж болдгоо юм байна. Тэгээд тэр телеграмаар группт зөндөө хүмүүс байдаг хэрнээсээ нэг ихний удаагийн тэр урьдчилсан төлбөрт биш зүгээр л хүн дагаад авдаг мөнгөний аваад болчдгийм байх. Тэгэнгүүт би тэрийг сайн мэдгүй. Тэгээд нэг удаа мөнгө аваад тэрийг өгөхгүй дараагийн даалгавар гэдэг юм бол хизээж би дахиж мөнгө шилжүүлээрээ нөгөө бүх даалгавраа дуусгаж жоохон ч гэсэн өгсөн мөнгө нэмж авъя гэд бүх мөнгөө шилжүүлсээр яж хагаад тэг бүр их мөнгө алддаг юм шүү. Иргэдэд сэрэмжлүүлэхэд Facebook дээгүүр одоо янз бүрийн одоо сошиал хаягуудаар сайтуудаар ингээд инстаграмаар хүн дагаад мөнгө олох амархан аргын телеграмтай хүмүүс нь чатж ирээ гэсэн тийм зөндөө юунууд явд юм байна. Зарууд тэрний дагуу холбогдож битгий тэрэнд хууртаж мөнгө алдаарай. Захимын цаана хинч байж болно. Хизээч нэг одоо хаягнаас биднийг ингээд гинт баяжуулахын төлөө биднэрт мөнгө өгөхийн төлөө хинч сууж идэх юм байна. Тэгээд амьдралынхаа алтан цагийг үрж зовж олсон мөнгөө одоо төлөвшөд алдсандаа үнэхээр харамсаж байна.